2026 онд Meta Ads гэдэг юм болохгүйгээр угаасаа бизнес хийх боломжгүй. Тэг хэрвээ та сүүлийн 7 хоногт огт айд явуулаг, огт контент хийгээгүй бол таны бизнес хөгжихгүй байгаа шалтгаан чинь бүр нүдэн дээр ил байна гэсэн үг. Хүмүүс надаас айгүйх асууж ил, ялангуяа ахагч нар айгүйх асууж байна. Ахахын ихчийнх нь бизнес ерөөсө зогсчлоо, хүмүүс орж ирэхээ байчлаа. Тэгвэл зүрлээ асуухаар та контент хийж байгаа юм уу, айд хийж байгаа юм уу гэхээр дугаалчдаг. Тэгэхээр би энд бүр яг бүр баттай бүр хоёр гараа тавьж байгаа нэг үлээдгээ. 2026 онд Meta Ads дээрээс нь контент хийхгүйгээр бизнес хийн гэж байхгүй. Тэгж бизнес хийж байгаа юм байвал намайг уулзуулаад өгөөч, би бас суралцмаар байна. Угаасаа өөр арга байхгүй байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдөр бичлэгээр манай Digital Money Agency буюу манай маркетингийн агентлагууд компаниудад яаж амжилттай би одоо энэ кампайн, ad, контентыг хийж өгөөд бизнесийн борлуулалтыг 2-3 дахин нэмдэм бэ гэдэг би нууц ард нь ажилтдаг аргаа өнөөдөр та бүхэн бичлэг үзэж байгаа та бүхэнд үнгүү хуваалцах чинь. Тэгэхээр өнөөдөр би нийтдээ 3 арга хуваалцсан. Яг яаж амжилттай контент явуулдаг, яаж амжилттай айд явуулдаг гэдэг яг манай агентлагийн, манай эйженсиг ашигладаг 3 аргыг хуваалцсан. Энийг бид өдөр төндөө хуваалцдаг. Тэгэхээр та нэг үзэж байгаа хүн бол ерөөсөө үнгүү бараг 1000-2000 долларын үйлчлэгийг үндсэн цаад соосыг үнгүү авчиж байгаа гэсэн. Тэгээд дээрэс нь та яаж айд явуулахаа хэрэг мэдэхгүй байгаа бол би энэ бичлэгийн дундуур нь жиж магадгүй, төгсгөл нь жиж магадгүй хэрхэн айд явуулах вэ гэдэг үнгүү сургалт надаас авах боломж өгж байгаа. Тэгээд яг аль хавцааны ялахыг мэдэхгүй байна. Ямар ч нэг бичлэгийн төгсгөл нь үзэнгүүт ямар ч тэр боломжийг авна шүү. Тэгэхээр энэ бичлэгээс та манай эйженсигийн аргыг суралцах нь байна. Мөн дээрэс нь хэрхэн айж явуулах вэ гэдэг заавар бичлэг надаас өнгө авах нь байна. Тэгээд хэдүүлээ бичлэг рүүгээ орцгоё. За хамгийн чухал юм нь би нэг залруулах ихэд Facebook ad явуулна гэдэг бол ерөөсөө boost гэдэг товч дарахыг хэлэхгүй байгаа. Энэ бол ads manager гэдэг тусдаа юм руу ороод яг ad явуулахыг хэлээд байгаа. Тэгээд яагаад ad өөрөө хамгийн одоо орчин үеийн бизнесийн ер нь бол одоо амжилтыг тодорхойлж ин гэхээр шууд зорилттой хэрэглэгч нартай борлуулалт хийх тэр аюул тун боломжийг олгоод байгаа гэсэн. Ер нь бол та бизнес эрхэлдэг ямар нэгэн байдлаар нэг юм зүгээр суудаггүй хүн тэгээд ялч хүнийг онлайнаар хийх гэдэг байгаа бол шүү дээ, тийм. Айд явуулах хэрэгтэй. Айд чинь танд борлуулалт хийж өгнө. Органик контент буюу төлбөргүй бас контент хийх хэрэгтэй. Төлбөргүй контент чинь таны хэрэглэгчийг халамжлах хэрэгтэй гэсэн. Ийм хоёр чиглэлээр угаасаа явах хэрэгтэй. Тэгэхээр 3 арга руугаа орцгоё. Эхний арга нь юу вэ гэхээр offer. За offer гэдэг нь нэгсэндээ юу вэ гэхээр таны зарж байгаа бараа бүтээгдэхүүн дээр хэрэглэж өгж байгаа сонирхолтой санал гэсэн. За одоо Алекс Хормозыг гээд орчин үеийн одоо баг бизнесийн багш нарын багш гэж нэрлэдэг байгаа хүний одоо $100 million offer гэдэг ном байдаг. Тэр ном бол ерөөсөө маш олон энэ олон улсын залуучуудад бизнесийг маш өөрөөр харах тийм боломж олгосон байхгүй яа. Тэгэхээр бизнес гэдэг чинь зүгээр нэг юм бараа байгаа тэрийгэ зараад тэгээ нэг контентийг асуудал биш юм байна. Энэ бол яаж ямар өнцгөөс нь хүнд харуулж ямар санал тавих уу гэдэгтэй маш их тэр зүйлийн нийлэмжил юм байна гэдэг. Тэгэхээр айдыг амжилттай явуулах хамгийн чухал юм бол танд офер байх хэрэгтэй гэсэн. Ямар нэгэн байдлаар хэрэглэж тавьж байгаа гоё санал, ашигтай, тий, урамшуулалтай, хүргэлт үнгүү анги гэдэг ч юм уу. Ямар нэгэн тийм юм байхгүй бол уус хэцүү байдаг гэсэн. За нэгнийхэн зүйл. Хоёр дахь зүйл нь юу вэ гэхээр хинт хандах гээд байгаа юм бэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй гэдэг. За нэг ийм юм байдаг. Би нэг компьютер дээрээс харж өгөөд уншиж бас сэжээр шууд хэлэхэд айгүй хэцүү байгаа учраас тэр нь юу вэ гэхээр Schwarz-ийн пирамид гэдэг нэг юм байна. Одоо би энэ хавь зургийг гаргаад ирчих. Schwarz-ийн пирамид гэдэг. Энэ юу вэ гэхээр өөрөө хэрэглэгч ямар нэгэн бизнесийг одоо таньдаг одоо мэдлэгийн түвшин гэх юм уу? Level of awareness гэж юм. Энэ өөрөө 5 түвшинд хуваагддаг байхгүй. Тэг хүмүүс энийг мэддэггүй. За Монгол жир бизнес эрхэлж байгаа хүмүүс энийг огт мэддэггүй. Тэгэд энэтэй тооцоолж бизнес хийдэггүй бол ер нь бол яг муухайгаар хэлэхэд шүү дээ, тийм. Зүгээр л нүдэн анчаал ончоосоо гээл юм шидэд байгаа. Нүдэн анчаал зүгээр шууд ингээл уурга загас баригдчихаасаа гээл загас шидэд байгаа. Түүнээс ерөөсөө ингээд нүдээ хараад энэ хавьд илүү загас байд юм байна. Ийшээ ингэх юм байна. Би ийм уурга шидэх юм байна гэдэг ямар ч зохион байгуулалттай байхгүй. Одоо чинь үзэх юм бол нийт хамгийн бидэд энэ пирамидын дээдлийг хараад үзэх юм бол the most aware буюу таны бараа бүтээгдэхүүн юм чи яг бэлэн худалдаж авахд маш бэлэн хүмүүс байдаг гэсэн. За энэ хүмүүс ерөөсөө жоохон ингээд өгчөөд л худалдаж авахд бэлэн хүмүүс гэсэн. Тэгээ энэ хүмүүс рүү шууд л зүгээр ийм зарж шүү гэдгийг хүрэхэд л худалдаа авчихна гэсэн. За хоёр дахь хүмүүс нь бүтээгдэхүүнийг мэддэг. За мик хэлэлж авчаад ямар ч нэг юм мик хэрэгтэй гэдгийг мэдээ яваад идэг. Би мик хэрэгтэй гэдгийг л мэдээ яваад идэг. Түүнээс өөр мэдэхгүй тийм. Хэрвээ одоо чи миний ашиглаж байгаа Saramonic гэдэг микийг би мэддэг бол окей, Saramonic гэдэг бүр ингээд юуг нь мэдээд шүү дээ. За гурав дахь нь юу гэхээр solution aware буюу за гадаа ингээд дуу юм бичгээр ингээд юу муугаад байна. Надад нэг ямар нэг юм бичгэм хэрэгтэй байна гэдэг байдлаар гаргалгаагаа мэдээ яваад идэг. За би нэг ингэчих систем шиг байна л гэх мэдээ яваад идэг хүмүүс. Дөрөв түвшний хүмүүс нь юу гэдэг вэ гэхээр асуудалтайгаа мэдээд идэг. Миний бичлэгийн юу чанаргүй шүү, нэг юмгаа өөрчлөх хэрэгтэй шүү гэх тэрийг мэдээд идэг. Гэтэ яахаа мэдэхгүй байгаа гэсэн. За тав дахь хүмүүс нь бүр юу болоод байгаач мэдэхгүй, асуудалтайгаач мэдэхгүй, тэ зүгээр ингээд зүгээр тэгээ сайхан оршиж байгаа хүмүүс гэсэн үг байна. Тэгэхээр ийм 5 түвшний хүмүүс ингээд зах зээл дээр байдаг. Тэгээд бизнес эрхлэгчийн хувьд үзэж байгаа та би энэ 5 түвшний хүмүүс зориулж өөрөө контентуудаа зорилготойгоор хийдгээ. Ихэнх хүмүүсийн гараад алдаа юу гэж. За та алдааг мэдчихэв нөө.
Ер нь хоёр алдаа гарч байгаа зөө. Эхний алдаа нь хамгийн дээдлийн буюу зүгээр яг худалдаж авахд бэлэн хүмүүсийг л хайгаа яваад байдаг. Энэ хүмүүс зүгээр амар бага байхгүй. Нэгдүгürt. Хоёр дахь нь гэх юм бол огт контент хийдэггүй гэдэг хоёр юм байдаг гэсэн. Тэгэхээр энэ голын энэ product aware, solution aware, problem aware гэдэг энэ хүмүүс шүү дээ, тэ. Эдгээр хүмүүс рүү хандахгүй болвол ер нь бол яг энэ голын хэсэг шүү дээ, тэ. Яг энэ голын хэсгээр л хамгийн их мөнгө, хамгийн их боломж оршдог байхгүй. Наач хүмүүс энийг орхитуулна. Тийм болохоор энэ голын хэсэг рүү ороод зориулт хийж гаргаж чадсан хүмүүс үнэхээр амжилттай байдаг. Тухайн зах зээлийн мөнгийг нь хуу хамдаг. Бизнесийн дөрөв нэм. Тэгэхээр танд одоо сонголт гарч иж байгаа байхгүй. Окей, яг л бэлэн хүмүүс худалдаж аваад байгаа юм бол тэгэл та жижигхэн тоогон дотор байгаа л нэ гэсэн. Тэгээ том зах зээл рүү орж чадахгүй гэсэн. Тэгэхээр энэ тав руу та нэг нэгээр нь контент өгдөг гэсэн. Амар энгийн бохгүй. За шууд бэлэн худалдаж одоо ингээл зүгээр та сонсоход юм байгаа сте. Шууд барагч мэддэг хүмүүс шууд санал тавих нь байна. Эсвэл бараа бүтээгдэхүүн мэддэг хүмүүс өөр санал тавих нь байна. Асуудлаа мэддэг хүмүүс өөр санал тавих нь зүгээр саналууд нь өөрөөр авчдаг гэсэн. За ийм байдлаар том төвшөнд хуваагддаг байна. Мэдээж хэрэг энийг та шууд миний яриаг сонсоод ойлгохгүй байж болно. Гэтэ мэдсэн байхад яг та ингээл хүмүүсийн явуулж байгаа Facebook ad, хүмүүсийн хийж байгаа юмыг анзаарах юм бол энэ тавыг хамгийн мундаг шилдэг 5% одоо хувь хүмүүс болон бизнес эхлэлцэр хийж байгаа. Та зүгээр л өнөөдөр хүртэл анзаарахгүй явуулсан байгаа байхгүй. За 3 дугаарт буюу хамгийн сүүлд нь юу байна гэхлээрэ тоо. За энэ миний хамгийн дуртай бол volume negate slack гэж үг гэдэг. Юу гэсэн үг вэ гэхлээрэ хэрэв та нэг бичлэг постлоо өрдөхөд тэр бичлэг чинь амжилттай болох магадлал окей 5% тавиал гэж үү. Хэрэв та тийм байгаа бол хэрэв би 10 бичлэг постлол юу болох вэ? Тэгээ ядаж нэг 50%, 60%, 70% болно доо. Тэгэхээр энэ контентын тоглоом гэдэг бол ерөөсөө юуны тоглоом бэ гэхлээрэ тооны тоглоом. Юу гэсэн үг гэхээр та хийх тусам, контент хийх тусам, янз янзын аргаар турших тусам тэр юуг урлан ойртдог. Одоо чинь би танаас ийм асуулт асуул та. Би танд ингэ суглаа өгье зөө. Суглаа өгье. Тэр суглаанд нийтдээ 100 мянган шиг суглаа байгаа. Тэдний нэг нь танд $100 хожих боломж байгаа. Тэгээ би таныг суглаа өгөх юм бол та хэдийг суглах вэ гэж бодоод үзээрэй. Ямар ч зүгээр тэнэг хүн ингээ яг ингээ төсөөл бодоод үзэхэд ямар ч тэнэг хүн тэр $100 олдол суглана юм шүү дээ. Ягаад тэр суглаа нь үнэгүй юм чинь. Тэгэхээр контент энтэйг адилхан бохгүй. Бид нар контентөө хийгээд байдаг, айд гаргаад байдаг, юмнууд хийгээд байдаг. Тэгэд аль нэг нь ондог бохгүй. Тэгэхээр маш их тоогор байдаг гэсэн. Тэгэхээр бидний ашигладаг арга нь юу байдаг вэ гэхээр өөрөө нэг ширхэг бичлэг биш. Бичлэгнийх нь ихэнх хэсгийг нь маш олон болгоод олон ширхэг контент оруулаад мета ads дээр оруулчингууд амжилттай өгдөг гэсэн. Тэгэхээр өөрөө метад өөрөө танд юу хэрэгтэй байдаг вэ гэхээр өөрөө таны дээр бичлэг одоо таны бизнесийн таних дээр дата бааз нь амар хэрэгтэй байдаг. Тэгэхээр олон бичлэг өгсөн амар сайн байдаг гэсэн. За ийм байдлаар саяны 3 арга барилыг та бизнес дээр хийнгүүт амжилтгүй кампань явуулах боломжгүй, амжилтгүй зар явуулах боломжгүй. Та зүгээр ер нь бол таны компани үйлчлүүлэгч чинь хүний дийлхэ болно. Амлыг. Та тийм туршлагагүй ч юм уу эсвэл янз бүрийн байдлаар маркетинг агентлагч юм хүнтэй ажилладаг хүн бол амар том маш гоё зөвлөгөө өгөхөд ямар контент яаж ажиллахыг хинч мэдэхгүй. Одоо би энэ салбарт 5 жил ажиллаж байна л да. Гэтэл би мэдэхгүй байхгүй яг ямар контент нь яаж яваад би магадлалыг өсгөж чадах болохоос биш тэр контент 100% болно гэдэг магадлалыг мэдэхгүй. Тэгэхээр энэчнээс бид нөө reverse engineer буюу эргүүлээд бодохоор окей хин ч нэг мэдэхгүй юм байна. Тэгэхээр зөвхөн магадлалыг өсгөж болох юм байна. Тэгэхээр магадлалыг өсгөж бид нар амжилтанд хүрэх rate яаж өсгөх юм гэхээр олон төрлийн хувилбараар туршиж үзэх байхгүй. 5 төрлийн аудиенс буюу хэрэглэгч байна. 5 төрлийн хэрэглэгчдүүгээ маш өөр хувилбаруудаар гэсэн. Одоо бидний ажиллаж байгаа харилцагч байгууллагуудаар амар олон туршлагад гарч байгаа байхгүй. Зарим газрууд дээр зүгээр нэг юм постэр явуулчихгоо тэр нь бүр ингээ зүгээр борлуулалтанд дийлхэ болчихдог. А зарим дээр нь заавал хүн ярихгүй бол ерөөсөө явдаггүй. Зарим дээр нь зүгээр AI байхаар амар сонирхолтой. Зарим зүгээр царайгүй дууч байхгүй нэг юм зүгээр юм бичлэг байхаар явдаг гэдэг ч юм. Хинч тэрийг тааж мэддэггүй байхгүй. Аль нэг нь л ажиллана. Тэгэхээр мөнхийн юм эргүүлдэг цикл явдаг гэсэн. Тэгээд миний зүгээр өгөх зөвлөгөө саяны 3 зүйлийг хийхэд үнэхээр бизнесийн маркетинг асуудалгүй. Ямар ч асуудалгүй. Тэгэд хэрэв та энэ хүртэл үзэж байгаа. Тэгээд маркетинг дээр окей. Ямар ч ойлголоо. Тэгээд өөрөө хийх гэхээр амар хэцүү байгаад байгаа зүйлийг яаж хийхээ мэдэхгүй байгаад байгаа бол энэ доор байгаа линкээр ороод минь надтай цаг тоглох боломжтой. Энд дээр манай эйженси шууд танаа баг дээр суйрлуулад өгч болно. Эсвэл би хувьчлаад танаа компани дээр байгууллагын сургалт ороод өгч болно гэх мэтчлээ. Хоёр хувилбарууд байгаа. Тэгээд аль нь тань хэрэгцээтэй юм гэдэг тэрийг хэдүүлээ ярилцж байгаа хийх боломжтой баг. А мөн дээрээс нь та яаж айдаа явуулах уу гэдэг үнэгүй сургалтаа ханаас авахыг эсвэл миний Instagram хаяг руу 5 гэж бичих хэрэгтэй. Энэ хавьд би Instagram руу оруулчих. Ийшээ 5 гэж бичснээр би тань руу чатаар заавал линкийг явуулах шүү. За тэгээд та үнэгүй сургалтаа тэгээ үзчихнэ. Цааш эсвэл манайхтай хамтарч ажиллах, манай эйженситэй юмаа хэлэх тийм одоо жишээ те. Ингэчээ гэж бодож байгаа бол энэ доор угаа линкээр ороод цагаа тоглоорой. Энэ бичлэгийн юу таалагдсан та комент зөвлөдөгэй. Бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа.